Энэ дугаараа эхэнд нэг мэрэгэн хүний үгийг би та бүхэндээ төлөвлөе гэж бодсон. Хорвоогийн хамгийн их хямбтай хүмүүстэй хуучлж байхдаа би хамгийн аз жаргалтай байдаг гэж Оросын нэрт яруу найрагч Евтушенко хэлсэн байдаг. Тэгэхээр хорвоогийн хамгийн их хямбтай хүн хэн байдаг юм бэ гэвэл энэ хүүхдүүд. Энэ хорвоогийн эзэд манай ирээдүйн эзэд. Тийм учраас өнөөдөр Нямгаргийн зочиндоо бид тийм мянган хүүхдүүдийг төлөөлж нийслэлийн 17 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагч төмрийн анимаг урьж ирүүлээд байгаа. Үүний утгач нь юу гэвэл өнөөдөр эрхэм мөн төдөгч та бүхэн мэдэж байгаа, хүүхдүүд та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр олон улсын хүүхдийн нэвтрүүлгийн өдөр. За анимагны тухайд бол бас манай хүндтэй зочин, уран бүтээлч ийм авиас охин байгаа. За Монголын хүүхдийн төлөө үндэсний хорооны авиас алтан медальтай, Монголын хүүхдийн ордны эрдэм алтан медальтай, ирээдүйн одод уралдааны 2 удаагийн хошоо алтан медаль цомын эзэн ийм уран бүтээлч. Ийм учраас нэгэн бодлын хүүхдийн төлөөлөгч, нөгөө бодлын өсөж яваа сайхан гялалзсан уран бүтээлчтэй уулзж яах гэж бас ингэж бодож болох юм. За ингээд анима хоёулаа ерөөсөө яриагаа уран бүтээлийн зам хаанаас эхэлсэн бэ гэдээ эхэлчихье. Уран бүтээлийн зам би анхалж хатан буй дууд кинонд тоглосон. Тэгэл тэндээс ер нь дуулж эхэлсэн. Хэд онд юм? 2 дугаар анги та. Одоо 99 онд. Дуу яаж сурв анх? Би дуу анх сурахдаа хөгжим тавиал. Тэгээ гэртээ бүр багаасаа гэртээ цайжлагддаг байсан юм чи. FM сонсон тэгээд кассет тавина. Тэгэл өөрөө дуугаа сонсоод сурдаг. Гэртээ цайжлагдчихгаа сууж байхдаа FM тавиал. Харин тийм. Харин чи ач холбогдолтой өнгөрөөж ирсэн биз тийм. Анхны сурсан дуу чи ямар дуу байсан юм одоо бодоход? Доктор Джонс. Доктор Джонс байсан уу? Доктор Джонс. Сонсож байгаа сурсан уу? Тий. Одоо 3 дугаар анги. 3 дугаар анги. 3 дугаар. Хичээл сурлага гайгүй юу? Хэлдэ онцгой. Онцорно. Сургуулийн математикийн авраг гэж. 2 жил дараалж. 2 жил дараа математикийн авраг. Математикийн авраг болсон. Зэн сайхан тэмцээнд орцлоо. Саяхан одоо 29-нд тайлан тоглолтоо хийсэн шүү дээ. Тий. Дэлхийн цагаан дээр гэж тийм. Энэ тоглолтын тухай жаахан урьдлаач. Үзэгчид сонирн байна, надад сонирн байна. Тайлан тоглолтын тухай гэх юм бол багаас байх миний хөгжмийн зохиолч байх боловсрол студийн захирал Нацгах бид гурийн хамтсан шоу концерт болсон. Үзэгчид сайн хүлээж авсан уу? Үзэгчид сайн хүлээж авсан. Зал дүүрэн байсан. Тэгээд манай сургуулийн хүүхдүүд ирсэн мөн маш олон байсан. Тэгээ улсын хурлын гишүүн байна. Болормаа эгч. Тогтхон юм эгч байна. Тий. Тэгээд Баян далаагаа гээд тий Баян далаагаа Жавзан Лумэгч гөгшөөсөн Батбаярын ээж. Тэгээд маш олон үзэгчид ирсэн байсан. Тэр миний сэтгэл маш их өндөр байсан. За тэрнээс маш баяртай байсан. Тэг бас нэг юм сонссон юм байна. Өөрийн чинь тоглолтыг Японы ЮНЕСКО бичиж авсан гэж. ЮНЕСКО цацхан гэлээ гэж би сонссон юм үү? NHK бичиж аваад тэгээд ЮНЕСКОд цацаад очиод нөө Японд очинготой Солонгост очиод компьютерт нөө миний хоолойны цар хэмжээ хэр зэрэг байна. Монголын ерөн дуучин хүмүүс ямар эдийн гэх мэтчлэн компьютерт оруулна гэсэн. Тэгээ бүр Японоос ирээд бичиж аваад явсан. Сайхан бэлгшээлтэй сайхан юм. Эхээсээ хэдүүлээ? Эхээсээ гурлаа. Айлын ганц охин. Баг. 2 ахтай. 2 ахтай. За. Хамгийн том нь Эдмон, Эдвард. Манай Эдмага одоо Сууст орсон 9 дугаар анги. Манай Эдвардгаа хятад сургуульд явдгийн 6 дугаар анги. Чи 17 дугаар сургууль 3 дугаар анги. Тийм, 3 дугаар анги. Нэг ихийн 3 хүүхдээ чинь хоорондоо бүжигнэн байрын тэгэл бас мод сайтхан байх уу? Байл яах вэ? Тэгээд бид гурав чинь одоо өчнөө юм. За. Тэгээд яасан гэсэн чинь бид нар чинь ингээд хүн амьтан бэлэг шилээ өгнө. Тэгээд мөнгө төгрөг өгөнгөө чинь бид нар чинь аваад цуглуулч. Тэгээд мөнгөндөө гоё юм аваад цуглуулаад нэг хэд хоног ингээд цуглуулна шүү дээ. Тэгээд байж ижинх чинь би ингээд хадгална. Баг гээл. Тэгээд хадгалж байхдаа ингээд өдөр болго ингээд нэг жоохон амсаал. Амсж байгаа л нэг өдөр ингээд манай хоёр ах урж ийл. За нөгөө нэг гоё юм гаргаад гуруулаа идий. Ял тийм үү чи гаргаж ирэх байхгүй. Тэгээд манай Эдвардгаа чинь зөөлөн сэтгэлтэй. Тэгээд яг хоо Эдвардгаа зүгээр өрх чинь. За яг хоо гэж. Эдмаага чинь найдын том ихгээж тэр нэг жоохон дээлхүү. Тэгэл намайг чинь загнаал булан чихнда. За чи тэр юм яасан? Чи яагаад идчихвэ чи? Чи яагаад хоёр ахтайгаа хувааж идэж болоогүй ингээл. Загнаал тэгээд ясараа танч харагдчихна. Тэгээд бүр багаас л 2 юм уу? Үгүй. Арайч 2 шээ 3 4 настай далах. Тэгэл за
нөө байна уу өөрөө л мэддэг. Тэгээд мэдэрсэн гэсэн. Тийм. Бас нэлээ хөнгөх аргалж ирсэн байж үү тийм ээ. Тэгээд нөгөө аав чирээгээ гаднаас ороод ирэхээр нь нөгөө яг тэгэж эдмага намайг зодчихж ирсэн машин гэж тэгэж хэлэхгүй. Зүгээр яг ингээ үлгэр тайлбарлцдаг. Тэгээ яасан гэсэн чинь ээж ааваа эдмага юу яасан. Өөртөө нэрээ 3 хулган шарт ус дүүдэ хадгалуулаад тэгээд баг дуу нийтсэн чинь зодсоор байгаад алчдаг шиг намайг эдмага зодсоор байгаад алчих юм байна л доо. Зодсоор байгаад алчих юм байна гэд тэгж ирж идэг. Тийм өвтэйсэн. Найгад хотын ирвэхэн хон авчан дагаад найгаж бай. Най хүрсэн настан гууд найран дундаа жаргаж бай. Жаргал хотын жарахан хөө загас гимэрийн дүрмэ. Жарх хүрсэн настан гууд жаргал дундаа тэнгис цуна. Шивэн татгай хагахад бэнхүү. Сэрүүн амрын дахиабитэ. Тэтгэл саннанаас нь гарах үйбэ. Тэтгэлтэй болсны дахиаюудахөө. Жаргал хотын жарахан хөө загас гимэрийн дүрмэ. Жарх хүрсэн настан гууд жаргал дундаа тэнгис цун. Шивэн татгай гарахад байна. Сэрүүн амрын дахиабит. Тэтгэл саннанаас гарахгүй байна. Тэтгэлтэй болсны дахиаю. Жаргал хотын жарахан хөө загас гимэрийн дүрмэ. Жарх хүрсэн настан гууд жаргал дундаа тэнгис цун. Шивэн толгой ганхаад байна. Сэрүүн намрын дахиабит. Тэтгэл санаанаас гарахгүй байна. Тэтгэлтэй болсны дахиаю. Одоо өөрийн чинь олон сайхан дуунууд байна. Нэлээ олон медаль авлаа тийм ээ. Энэ олон сайхан цомын эзэд боллоо. Тэр уран бүтээл бүгдээр л өөрөө хайртай. Ямар дуугаад болох тайлбар байна. За одоо олон дуу байна. Тэрнээс 0 цаг. За зүгээр аюултай зүгээр. Ер нь Ааж хөмөртлөө хүслээ сурдан цагийн зүү харган хоёрын тоотой тэрэллээ. зөв. Сонсон сайхан дуу. Чи өөрөө уран бүтээлч гэж ахын чамайг хүндэтгэж ярьж штэ. Тэгвэл чи уран бүтээлийн олон хүмүүстэй хамтар зураг авах болсон байна. Чиний дарын жирок хөгжмийг ямар хүн хийдгүү одоохон ингээм малтай хамт зураг авах болсон байх шиг уран бүтээлчтэйгээ нэр хүндтэй уран бүтээлчтэйг хамтарч ажилладаг юм байна тийм үү? Эднэрхээ тохоос яриач. За одоо энд Бадрууг ах байна. Тэгээд Бадрууг ахта би их тэнгэрт тавлж ирсэн Көвшин Санбатарын хормон дээр өөртөө чичээд дуулаад тэгсэн чинь Бадрууг ах намайг бүр твэрчээд энийгээд бит хоёр бүр хуучны бүр эртний танил бахаа гэх. Тэгэл ярьж ирсэн. Тэгээд намайг бүр 8 гаргийн цэцэнд бүр нэвтрүүлэг хийнгээд тэгжсэн. Тэгээд одоо энд тэр болсон байна тийм ээ? Болсон. Тэгээд Бадрууг ахта би маш их баярлж талархаж явдгийг. Энд их манлахтай байна. Их манлах мөн эл хурдын ган баярах. Тэгээд надад панограм хийж өгдөг. Маш их талархаж явдгаа хэлмээр байна энэ завшааны асуулаад. Монголын нэртэй уран бүтээлчтэй хамтарч ажилладаг уран бүтээлч юм байна гэж өөрөө шүтэж болох байна шүү дээ. Болно. За. Их манлахта би энд хүүхдийн байгуулагдсны 75 жилийн баяр дээр таарлаж ирсэн. Энд одоо гэрчлэгээ нээж байгаа. За. Энэ. Тийм байна. Дурсамж. Тэгээ их манлах яг энэ дээр бит хоёр таарлаад их манлах өчтөр оройн надад панограмын хийж өгчээсэн байхгүй. Хөгжилтэй дуу гэхээр нэрвэхийг дуулсан. Тэгээ панограмын их манлах өөрөө хийж өгөөд түүний бас хүүхэд нь оргин ахт маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Ингээд одоо энд бүрнээгчтэй дуулж байна. Тоглолтын дээрээ. Энэ цасгаа ингээд төв хамтарч дуулсан бүрнээгчтэй. Нөө тонгологхон цасан ширхэг. Гэтэ хүмүүс одоо хүмүүст ер нь хүрээг байгаа л та. Хамт болсон уу?
Бүр нэгштэй хамтарч болсон. Ээж өхний харилцаа дөө. Зөв. Тэр уран бүтээлийн ээж юм биш үү? Уран бүтээл ээж. Уран бүтээл ээжтэй болсон, аавтай болсон. За аав нь хэм бэ? Аав нь зулсаад. Нөгөө шилдэг. Мистер. Кинонд хамт явж ирсэн. Киноны аав. Бас. Миний уран бүтээлийн аав ээж. Миний уран бүтээлийн ээж юм бол бүр нэгч аав гэх юм бол зулсаар. Ахна. Ээжээгээ тухай танилцсан байна. Энэ хооронд аав ээж. Миний төрсөн ээж хоёрыг гэх юм бол миний төрсөн ээжийг Тоя гэдэг. Манай ээж Сэлэнгийнх. Уугуул нутгийн дархных. Манай аав Төв аймгийн Батсүмбрийг. Тэгээд бид гуравчин дархных. Би дарханд төрсөн юм. Тэгээ манай ер нь ихэнх хамаатан садангууд чинь дархан байдгийн. Эмээ өвөө гээд. Тэгээд Улаанбаатар, Сэлэнг, дархан. Энэ гурван хотод дарал их байдгийн да. Манай ээж чинь гэр бүлээсээ 11 үлээ. Маш олоолаа. Тэгээд юу вэ? Зүгээр би бас нэг юм сонссон юм байна. 2 дугаар ангид байхдаа чи бүгд найрамд хятад ард улсын тоглолтоор явж байсан гэсэн тийм. Янжин энэ төр орсон. Сайн байсан уу? Сайхан байсан. Маш өндөр сүрлэг байшингуудтай. Тэгээд тэнд нөгөө Чанжин тус урлагийн наадамд оролцсон юм. Нөгөө Улаанбаатар хамтлагтай хамт яваад. Монгол гээд тэнд бүх нөгөө дэлхийн хүүхдүүдээс ирж исэн. Тэгээд тэрэн дээр юу яагаад аппараттай яваад маш олон хүүхдүүдтэй төрөл хүүхдүүдтэй зургнууд авахулсан. Маш гоё байсан. Тэгэл тэнд чинь дандаа 4 5 одтой зочд буудалтай нөгөө байрлаж исэн. Сайхан байсан уу? Сайхан байсан. За яг зүгээр ахын чамтай уран бүтээлийн тухай ч юм уу ярихаа болоод чи бол бас нөгөө талаар өнөөдөр олон улсын хүүхдийн нэвтрүүлгийн өдөр чи манай мянган хүүхэд ахтын нэг нийслэлийн нэгэн сургуулийн одоо 3 дугаар ангийн сурагч тийм бас нэг бодлын сургуулийн хүүхдээ ярилцж гэж бодож байна.
ангийн хөвгүүд нь одоо ер нь хөвгүүд нь шүү дээ. Охтуудынхаа гизэг мэзгээ шангаад өмөлдөг байсан нь одоо ер нь. Миний үед манай их ч бас маш их сахилгагүй. За. Багш гараад явангууд чинь л хөө орилдоод тэгээд би чинь нэгдүгээр ангид ороод ангийн дарга болсон чи одоо хүртэл ангийн дарга байж байгаа. Тий. Тэгээд манай ангийн хөвгүүд чинь маш сайн. Охтууд ч гэсэн хоорондоо зүгээр найзлаад юм биенээс асуугаад хичээл мчээлээ маш сайн. Манай ангийн багш чинь ариун жаргал гэдгийг. Ариун жаргал багш маань нөгөө юу? Тооны авраг багш. Тэгээ би ч гэсэн бас миний дуртай хичээл юм бол тоо. Би чинь тооны хичээлдээ маш их дуртай. Тэгээ бас хичээлнүүддээ ч гэсэн бас дуртай л та. Тэгээ манай ангийн хүүгүүд чинь октоодыгаа чангаан. Тэгээл би чинь одоо нилээ сахилахгүй хоёр ахтаадаа ч тэрөө. Тэгээл хэрэлдэж зоддох шахам тийм юм гарнаа. Маш олон гарна. Гизгнээс чангаах байгаагүй юу? Гизгнээс вирус чангаахгүй бас октод чинь дэлгүүжэл амина энэ банднес чи ингээд ин тэгээд ингээд очиод би ч тэгээд нэг банднестэй хэрэлдэж зодддаг юм шиг л. Ангийн даргаахаар найгаа чангаадаг юм болов яадаг юм бол. Тэр тэлдэг л байна. Ангийн даргаас ангийн дарга чи би дарга багшаа би даргуулъя гэж бод болсон уу эсвэл танайхан ярьж яасан уу? Шийдсэн үү? Тэр үедээ бас хэм болсон л та. Тэгээд урд нь би ангийн дарга болохоо маш их дуртай байсан. Тэгээ одоо болохоор чинь тэгээд урлаг ингээд тэгээд тоолоо молоо сүүн юм манай анги чинь амар их хөдөлнө. Тэгээд тийм болохоор чинь манай ангийн хөвгүүд чинь октод нь ер нь намайг ангийн дарга болгоё гээд. Тэгээд сонгосон. Хөвгүүд ч гэсэн бас сонгосон л та. Тэгвэл энэ одоо бас нэлийн арчилтай сонгуулиар ангийн дарга болсон итгэж ангийн дарга болсон сайн дарга гэж үзэж болох нь шүү дээ. Болно. За тэгвэл хамгийн сүүлд ямар урамтай ямар дуу гаргаж байна одоо? Сүүлийн урам гэдэг. Хамгийн сүүлд гэх юм бол одоо Каспер оцсон шүү. Баатрахай нацгаахын өгнөд шүү дээ. Тэгээд ирээдүйн одоо 99 суралдаанд оролцсон шүү дээ, тийм ээ? Ямар дугаар оролцож байсан? 00 цаг. 00 цагаар. 00 цаг бол чилийн мөлийн гол уран бүтээл гэж үзэж болох юм байна. Болно. Зөвхөн хөгжилтэй юм яриач. Манай нэм гарагийн зочинч бас хөгжилтэй юм ярьдаг туушилдаг. Хөгжилтэй болох юм бол болно л да. Манай би түрүү хэлжсэн. Манай ихэнх хамаатан садангууд дархан хотод суудаг. Тэгээд манай нэг хонгор зүлгээд нэг ихч байдгийг. Хонгор зүлэгч ингээ явж исэн чинь нэг хүн ирээд хоёлаа танилцъя. Чиний нэр хин гэдгийг ингээд гэсэн чинь нөгөө хонгор зүлэгч чинь танилцах дурггүй. Тэгээд бүр яах гэсэн чинь чангаагаад явуулдгүй. Тэгвэл би сонины нэртэй гэж хэлсэн юм л да. Гэсэн чинь нөгөө хүн чинь бодож удажсэн. Ардын хүү гэж хэлсэн. Бас Сэлэнгэт манай Гурван Баатар ахын хүүхэд нь том хүүхэд нь амар төвшин гэдэг байдгийг. Амар төвшин Монгол цэцэрлэгт явдаг. Тэгээд амар төвшин ингээд Монгол цэцэрлэгт явж исэн чинь Сэлэнгэт Орос шинэ цэцэрлэг нэгдээд тэгээд Гурван Баатар ах маань одоо Бадраа ихчтэй хилцэж ярилцж байгаад хүүхдээ Орос цэцэрлэгт оруулъя гэд. Хүүхдээ цэцэрлэгээс хурж ирэнгут нь хүүхдээсээ гуйсан юм байна л да. За миний хүү одоо ингээд Орос цэцэрлэгт ороо сурах уу? Тэгэх юм бол одоо мэрэгчлээ том болоод ажил төрөлтэй сайхан хүн болно штэ гэж хэлсэн чинь хүүхэд нь өөдөөс нь амурдагч ингэсэн гэж байгаа. Тэгээд би Орос цэцэрлэгт ороод сурчих юм бол тэгээд Монгол хэлээ мартчих штэ. Тэгээд одоо би та нартай яаж монголоор ярилцж ойлголцох вэ гэд тэгсэн гисэн. Нэрэл тэгээд Орос цэцэрлэгт орчгаар чинь Орос хэлээ сураад монгол хэлээ мартчих штэ. Тийм ээ? За эргээд би нийслэлийн 17 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагчтай биш. Одоо ирээдүйн milen авьяастай өсөж яваа дуучинтай ярих гэж ярьж гин гэж бас бодъё. Тал талаас нь гэж бодож байна. Тэгэхээр хамгийн гол нь дууны урлагийг хүнд хүрэхэд яг тоглолтын дээр ингээ хүмүүс дуулж байхад тэр нь юу нэг самцаахан санагддаг вэ? Дул? Би өөрөө дуулдаг тааж тэр юм уу? Дуулахад л маш сайхан байдгийг. Би анх тайзан дээр байхдаа амар их сандарч байсан. Бүр зүрх хамаараа гарахад ч байгаа юм уу? Бөөлж шигэж байгаа юм уу? Амар ингээд сандаад бүр ингээд гэл миний зүрх амар хурдан цохилж исэн. Яг тэр үедээ би амар их тайзан дээр гараад уйлах гад. Тэгэл дараа нэг 2 3 бадаг нэг бадаг дуулаа. Тэгээ зүгээр болсон. Одоо ч маш олон тайзан дээр урлагийн тайзан дээр харсан даач тийм үү? Одоо зүгээр болсон. Маш гоё болсон. Чи өөрийн үзэгчтэй болсон, өөрийн пенүүттэй болсон гэж боддог уу? Боддог. Юугаар мэдгэж чинь тэр? За одоо тэгэл манай сургуулийн хүүхдүүд байна. Тэгэл одоо юу яадгийг шүү дээ. Хүүхдүүд ч надтай уцаар холбоо ярина. Тэгэл гих мэдчлэн ингээл фенет болсноо мэдэж авч байна.
Хэрвээ би нүдтэй болсон бол одоо би тэр энэ ярилцлагыг одоо шууд Монголын одоо мянган хүүхдэд зурагтаар үзээс сууж байгаа шүү дээ. Тэдэндээ хандаж ирэх үү жишээ. За би фэнүүд мөн Найз нартаа. Ааха. Одоо хамаатан садангуудаа бас хамааруулаад хэлчихье. Ааха. Тэгээ одоо бас хамаатан садангууд найз нөхдийн нэрийг дуудах юм бол тэгээд одоо нэгт минут хүрэхгүй. Аа. Тийм учраас минут их гарнаа. Тийм учраас хоёрт гэх юм бол одоо нэр нь үлдчихнэ. Аа. Тэр нэр нь үлдчихэл дараа нь гомдлоод ингээл манай хүүхдийн нэрээдгүй ингээл бидний нэрээд. Анима ингээл орхичлаа шүү дээ гээл тэр. Тий, Амина. Амина тий. Ааха. Тэгээд тийм учраас би одоо энэ бүх хүмүүсийг хамааруулад өөрийн ойр дотны хамаатан садангууд, найз нөхөд, сургуулийн хамт олон бүх хүмүүстэй удахгүй болох гэж байгаа шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье. Мөн амьдралынх нь гэр бүлдээ хамгийн сайн бүхнийг Баярлалаа. хүсэн өрөөгөөд алж байгаа сайн бүхнийг дахин хүсэн өрөөё. За баярлалаа. Энэ бас мэдчилгээ. Эргээд зүгээр ерөнхий манай байгууллагын нэвтрүүлэг маань сайхан хууч байдаг тийм ээ Нямгаргийн зочинд. Тийм учраас их сони мэргээд ярихгүй. Би тэр чи ярьж яхад ярьсан чинь боодог яасан гинэ. Би кинонд явж исэн байхгүй. Тэгээд анх байсан юм чинь. Олон хүмүүстэй яваад бид нэр боодог хийсэн. Тэгээд ээж тэгэхэд явхад ингэсэн байхгүй. Миний охин хэрвээ боодог хийгээд халуун дээр нийдмээрг байвал далд хийчээрээ. Тэгээд дараа нь ирж идэж болно гэд. Тэгэл би тэрийг санаж ирсэн юм чи ээж нэг халуун дээр нь идүүл идээрээ байвал байгаараа гэсэн чинь би өөрөө мэдээд. Аминагийн 2 3 мах өгөхгүй юу? Надад. Тэгвэл би аваад нөгөө ээжийн хэлснээр хадгалчих. Тэгээ би бас нөгөө яг зурганд явлаа гэд яарад. Тэгээ шууд уутан дотор хийгээд нөгөө чумдаантай хоцсны хажуугаар хэд хийцээ. Тэгэл зургаас ирээд гаргаж ирээд идэх гэсэн чинь нөгөөх нь нөгөө ингээд 2 3 хонцсон. Тэгээ тэрийг бүр мартцсан байсан чи нөгөө зургаас ирээд ээжсэн чи хүүе Амина л болцсон. Яасан бэ гэж ячаад харсан чи хоцсон дотоос үсмэс ургацсан. Махан. Тэгээд боо юм болцсон. Амар уг нь хадгалъя гэж бодсон бай тийм. Харин тий. Тэгээд хадгалаад гоё боодог гоё штэ. Мах юм чинь. Тэгэл дараа нь гаргаж ирээд идэх гэсэн чинь хүмүүс мэдсэн. Гаргаад ирсэн чинь өснөө сургацсан ч яах шиг. Ер нь миний дэ багасаа юм хилэмгүй юм сэргэлнэ үү? Ир багада хил дорсон гэж ирдэг байж байгаа шүү дээ. Хэд настай орсон? Би 3 настай байсан. 3 настайгаас л орсон. За, ямар үхэл хил дорсон бол ярьдаг байж байгаа. Мэдгүй. Аав ээжээ гэсэн багтаа бодвол мэдээ. Тийм л ахал та. Бодоход уу? Чиний дуулдаг дуунууд дотроос хамгийн дуртай одоо мөр бадаг ямар бадаг вэ? Одоо ингэ бодоход. Хамгийн дуртай дууныхаа нэг дөрөв мөрийг хэл. Шүзаны арал дэвсэн далайг салхиаж алдар өргөн дэлхийг шөгөөлсөн алгаа дэлгэж ялалтаа яслаж алтайг өндөлзүүлж Монголоо мандуулсан. Энэ Баянтлаахын үг. Миний энэ дөрөв мөр надад маш их таалагддаг. Угаасаа 3 бадагтай. Тэгээ 3 бадан гуруулаач гэсэн надад маш их таалагддаг. Агуу гоё үхтэй. Тийм дээ. Алтайг өндөлзүүлж Монголоо баярлуулсан гэдэг аюултай. Алгаа дэлгэж ялалтаа яслаж алтайг өндөлзүүлж Монголоо мандуулсан. Көгшүхүзан хөх тэнгэрийн бөхөө. Көгшүхүзан хүлэг баатрын сүрээ. Ийм. Үг нь маш гоё. Тэгээ би энэ завшааныг ашиглаад мөн Баянтлаахтаа ч гэсэн маш их баярлаа гэдгээ хэлмээр байна. Көгшүзан бүх тэнгэрийн бөхөө. Көгшүзан хүдэг баатны сүрээ.
Алтайг үнэлзүүлж Монголоо баярлуулсан гэсэн энэ дууны үг их сайхан үг юм. Бид бол ирээдүйн хошоон хүндэтгэх, бид хүүхэд багч удаан хүндэтгэх, эрх хэмийг хүндэтгэл хариуцлагын өмнө амьдарч байгаа. Чухамдаа өнөөдрийн манай нэвтрүүлэлд орсон Амина хийгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч хүүхдүүд та бүхэн ч гэсэн үнэхээр Алтайг үнэлзүүлж Монголоо баярлуулах манай ирээдүйн эзэд бидний сайн сайхны хойч ирээдүй учраас манай нэвтрүүлэлд оролцсон Анима өөрт танд баярлалаа. Нэвтрүүлэг үзэж байгаа хүүхдүүд та бүхэндээ олон улсын хүүхдийн нэвтрүүлгийн өдрийг тохиолдуулан дахин Нимагаргийн зочин нэвтрүүлгээрэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Та бүхэн тавтай сайхан амраарай.